Нөө. Эндээ амар мэнд байц. Сайхан хавж чинь. Сайхан өргөө сайхан гэрч ирж. Өөрийн хөнгүүдээ тань шавар ууж баасад ийцсэн юм. Бас торой цугаарай гэдэг. Алт цэвэрдэг. Өдөг мөрийг нь хаттай бийж их үед ташуур. Ой. Ирхэнд эр бүр хатчих гэж. Сайн бид болж байна багш. За, хэлэлөө. Уруу шагаа хүлээж аваарай та. За. Зааш багштай тодгоорой. Чингүнэ. За. Амар байна уу? За, яг та гурван хүүгийн минь хөдийн дөрөөл гарын ганцхан зүгээрээ сайхан Монгол ирчүүл болгож өгөөрэй багш. За, багштай. За, амар байна уу? За. За, баярлалаа багш. Ингээ сайхан эцэг өвдөө бол багаас өнөө цагт өртөөлөн ирсэн. Энэ сайхан өвөл өмслөл аян сайхан ёс энэ жаяг дэдлийг одоо эрхэмхэн дэдлж одоо мэдээж хүнд хүнээс илүү хэм чухал зүйл гэж юу ах вэ? Мэдээж энэ хорвоод өр мод үлддэг. Энэ хорвоод зөвхөн сайхан чиний хүслээр намайг зөвлөд ирсэн чин сэтгэлээсээ гэлэн талархъя. За тэгээд одоо мэдээж буруу зүйлд нь хатуу байж зөв зүйлд нь дэм өргөж маш том хариуцлага, маш том үүрэг над дээр ирлээ. Тэгээд хичээл амруулт яг миний 3 үг тэгээд багштайгаа цуг тэгээд үзээд байж тээ залуусаа. Чадах уу? За. За баярлалаа. Хүрээ. Манай шавнаа. What is манай говь нутгийн хүндэтгэл идэх говийн цагаан шүү. Эргэж ирээд ажиллая. Урд төрүүлчих юм бол цагаандаа тахны бүдээ. Юу ахаар давхар жоохон жамп ич. За тэнд анахын юм. Зарим мөрөлдөнд аягаа гэж үү. Нүүдэлчтэй. Манай өдөр над агштай намаа агштай сайхан. Гарынхаа олог хэлэх. Манай нутгийн говийнхны идэг говийн цагаан шүү. За тэгээд бид дараагийнх нь хүзүүний мах чанцээ. Хүзүүний мах чанна гэдэг нь ихэд учиртай. Анх бүгд барилдах. Бэр гуух. Багш нөхс барилдах. Багалтуурын мах чанц. Багалтуурын мах бат бүх яваа хүзүүний мах хүчтэй чанар яваа гэж одоо нуус төвчөнд Чингис хаан ямагт хамт байсан байдаг. Өсгөө баатрыг бэр гуух явж яхад нь дайсцсан бас багалтуурын мах өгч. Статик бэр өгч өгсөн байдаг. Тэгэхээр энэ багалтуурын мах гэдэг нь бид нар боломжтой аваад одоо бэр гуухад тэмээ битүү болог төгтөд зүрүүдэд өдрийг багалтуурын мах өсгөх сайхан гэр бүл болноо, хамаат цатал бод ураг болноо, найз өхт болноо, багш шимийн барилгалгаа гэж хүзүүний махад хэлж яаж авах шиг багшаа. За юу гэж яг юу гэж энэ үү те. За над гоёхоо хүчээ. Тэр багшаа юу манай монголчууд норгийн хэдийнээс үсэж одоо хэдийн бүртгэнд бас энэ норийн спортын талаар та бидний сайхан хэлж өгч. За хүн төрлөختөө үүссэн 650 мянган жил, төрж ирсэн үүссэн 100 мянган жил гэдэг ерөөсөө салшгүй холбоотой бүхэл зүйл нь энэ амьдралын хугацаанд ерөөсөө адуу зэдэг гэдэг зүйлийг ахуй амьдрал бүх зүйлд эдэлж хэрэгжилж ирсэн. За ерөнхийдөө түүхийг сурвалжтаас харах юм бол 6-аас 8 мянган жилийн тэртээ Азийн тэгш өндөрлөг газар өвн монголчууд хамгийн анх адуу гаршуулж эхэлжээ гэж одоо баттай их сурвалж тэрнээс одоо 6-аас 8 мянган жил дээр эхлэх юм уу та гэдэг одоо яг барих их сурвалж гэх юм уу. За бид нар мэдээж түүхч хүмүүс биш, судлаач хүмүүс биш. Мэдээ тэр их судлаачдын гаргасан зүйл дээрээс л ерөнхийдөө жишээ авч ярьж байна л да. Тэгээд орчин цагийн үед бол ерөнхийдөө жоохон даяарч байгаа энэ үед дэлхийн нийтээрээ жоохон ондооших гол юм болохоор нүүдлийн соёл. Манайхны гол онцлог нь нүүдлийн соёл иргэншил. За тэр тусмаа бэлчээрийн мал аж ахуйн нүүдлийн соёл иргэншлийг хослуулсан юмсан яг юм агуу нүүдэлж байгаа юм бол одоо л 6 Монгол үлдлээ шүү дээ. За одоо яг нүүдэлчтэй их наадам гэдэг 3 жилийн болдог 2 жилийн болдог 3 жилийн болдог. Эдгээр чиний явж юм үү?
Казахстаны нүүдэлчдийн наадам байгаа. Дүү маань явж мөнгө медаль авчирсан. Хүрэл медаль авчирсан тийм. Тэгэхээр ерөнхийдөө нүүдэлч угсгаатны хитгэн ерөнхийдөө одоо үндэстэн хөдөл байна л да. Мэдээж Монгол улсыг ярих юм бол дотор маш олон ястангууд гэж байна. Нэг үндэстэй олон ястан гэж ярьна. Тэгэхээр мэдээж энэ бүгдийг ерөөсөө би зүгээр харж байгаа үнцэг ингэж яадаг. Ягаад одоо 3 настай морины нуруунд дээр гарчаа 30 гарчаад буухгүй яваад байгаа. Миний хоббитэй зүйл. Хобби гэдэг нь юу юм бэ гэхлээр магадгүй тэр дуртай байгаа зүйлээс жаргаж исэн чи ядарч исэн тэрнээс кайфыг авч чаддаг юм болов уу гэж бодод. За. Тэнгүүд чин за яг энэ даяарч байгаа энэ үед нэг Монгол ахуй өв соёл хүмүүс их ярьж байна тий. Ярихаас илүүтэйгээр хийх нь айгүй чухал юм. Тэгэхээр хийх гэхээр гэрээ барьж мэдэхгүй. За тэгэхээр нэг хонь аргал ингээл инкерч хүмүүс айгүй хүндэн штэ. Ерөөсөө л морь. Морлоо ойрцсон тохиолдолд Монгол ахуй 72 ойртох юм гэдгийг би харсан. Морлоо нь ойртуулахын тулд хүүхдийг юун дээр дөрүүлэх юм бэ? Ном сумаар дөрүүлэх юм байна. Хүн болгол ерөөсөө дотор нь баатарлаг шинж өгдөг. Ном сум бариад агсаал нэг ингэснээр дараа тэрхүү яагаад ингэснээр дараа онж идэг тийм. Тэгээд дараа нь яг харахгүй энэ бүгдийг л ерөөсөө хүүхдүүдэд өөр хождог өлөөлөл хийсэн зорилготойгоор л өөрөө ингэ хичээгээл явчихлаа. Морьхороо одоо манай Монголд хэдийнээс эхлэн ер нь хөгжөөд сүүлийн 4-5 жилээс нь жоохон нэлээд илүү зүйлийг яаж тэ одоо энэ дүү хайгаад өмнөөс 2 жилийн өмнөөс бас мэддэг бол одоо энэ залуу. Яг морьхороо манад байсан тий. За морьхороо гэж ярих юм бол ерөөсөө морьхорог хуучин чулуун зэвсгийн үе шинэ хүрэл зэвсгийн үе гэж байна. Манай эртний тоолын 300 он ч гэх юм уу. Дэлхийд дээр одоо 200 гаруй улс өөр өөр ингэсэн дандаа түүхийн харвааны соёлтой бүгд өөрийн гэсэн нэг харваг манах гэж дандаа өмчлөдөг. Одоо жишээл морьхорог солонгос тий ЮНЕСКОд бүртгүүлсэн. За тэнгуүч одоо бид нар маш олон төрлүүд байна. Касэ, унгар, тавар тий Сириал гэдэг. Тэгэхээр манайх одоо жишээл бөмбөг намнаа буюу яагаад бөмбөг намнаа гэхээр 1778 он гэж байгаа. 1878 оны Бадрангын төрийн 2 дугаар он буюу одоо Манжин дарлын яг тэр үед 3 төрлийн харваг хийдэг байжээ. Монголчууд. За хаад ноёдууд за 30 метрийн зайд за 30 см-ийн диаметртай арьсаар хийсэн үлгсэн бөмбөг намж нааддаг байж гэж. Тэр хаад ноёдын урдан мөрний ирчид тавхайн донд хар зардууд морноос буугаад зэвийн тайраад одоо бидний хийж байгаа үндэсний сургахны буюу энэ бүгдийг хэрэглэдэг байж байгаа түүхийг суулж дээр байгаа. Манай намнагийн алтан үеийн судалсан номон дээр байгаа. Тэгэхээр энэ бүгдээсээ би мэдээж тасарсан байгаа тэр хугацааны үг манай үндэсний сургахны тийм ээ өдний хэмжээний аваад ирсэн тэр сайхан юмд үнэхээр бахархалтай байна. Тэгэхээр үнэхээр хатхан өнө бурайд өнө мортон өнө үндэсний уламжлалтын зэвтэн өнө аль нь ч хамаа байхгүйгээр бид энэ уламжлалтын энэ үг авчираад өнөө цагт энэ үр хожтой одоо яаж иж байгаа л аваад ирсэн л гол байна. За өсрөнгөө өгцөн үе гэх юм бол одоо 2000 оноос хойш л өгцөн. За тэгээд мэдээж Японы анхны эрдэмтэн морьхорваач гэдэг морьхорвааг сонирхдаг Монгол нутагшуулах гэж за спортын бинтэмэр спортын дугуйны спортын мастер тасгалжуулагч Болбаатар гэдэг хүнтэй хамтраад за тэр хүн манай морьтой шаврын зөвтгөөгээд цугахтаа хамтраад энэ бүгд ерөнхийдөө 2006 оноос хойш дүнгийн нутагшуулж ингэж эхэлсэн. За тэр сүүлийн үед бол үнэхээр морьхорвоо гэдэг бол Монголд маш өсрөнгөө хөгжиж байна. За Монголоос гараад явах юм бол энэ олимпийн спорт. Магадгүй нэг олимпийн төрөлд би ойрхон гэж байгаа харж байгаа. За амжуулын яваанаас нь нэг олимпик төрлөөр орчих. Хэдэд орох нь хамаагүй. Тий. Тэгээд жишээлбэл би Турк гэж явж байхад тэнд нэг 31 орны 80 гаруй 100 тамирчин цуглуулсан гэж байгаа. Тэгэхэд нэг өмнөд Африкийн нэг хүн шууд надад томорч байгаа ч. Чи хэдэн морьтой ингэж. Би тэгэхээр би цөөхөн гिचээд дуураагүй. Би 2 Cadillac 3 хаус 7 морьтой гэдэг. 7 морьтой гэдэг байн хэлээд би 7 морьтой. Хамгийн том нь морил юм тий. Би дотор энийг төрж байгаа юм. За би шин Монголд бол 70 дотор юм чинь ингэ дотор болж байгаа. Билээгүй байж байгаа шагнал мангал гардвал хамгийн сүлд нь. Би бодсон далхаа одоо тийш. Чи миний хажууд хаа юм байна гэж тэгэл ер нь мэдсэн. Тэр нь яаж юм гэхэлэр өнөөдөр техникийн хүчийг дэлхий дээр байгаа бүх техникийн хүчийг морины хүчээр хэмждэг. Монгоцч тэр машин, мотоцикл бүх юм. Тэгэхээр өнөөдөр одоо хамгийн төгс хурдны хэмжлэг бол морь юм байна. Энийг эзэн Чингис хаан өгөөдөө хааны өртөөгөөр баталгаажсан тийм ээ. Тэгээд маш их зүйлийг бол мориноос харна. За тэгэл
дараачихан одоо блог дараачих юм дээр бол морины хичээлүүдийг яаж орж байгаа, морины одоо аран шин судлах хичээл, за тэгээ залгуулад морьтой яаж харьцах аюулгүй байдлын бүгдийг л тэгэл дараах орчё. Өөр одоо Монгол хүмүүсийн хүмүүст би бас маш их хэрэгтэй шаарддаг байхгүй. Одоо ялангуяа хотын болсон хүмүүс одоо бид нар одоо морин дээр ирсэн хүмүүсийн ялгаа, хөдөө өссөн хүмүүсийн ялгаа танд одоо хотынхын яаж өөрчлөгдөж чинь тэр талаас нь танд хэлвэл. Миний хувьд бол 2 юм байна. Шууд хэлэхэд. Нэг л болохоор тухайн хүүхэд яг амьдралын баримжаа гэж байна шүү дээ. Нэг цагаар байдаг, цаглд байдаг. Тэр нэг харин илүү аимс илээсэн гэдэг тий. Нөгөөдөлт нь болохоор ажилтны юм байна. Ажилтны. Ерөөсөө яг хуулиар хамт амьдралыг ажилтны хууль гэж байна. Бид нар олон төрлийн адуу баг. Тэгээд зөвхөн манай Монгол адууг нь гүйдэг юм уу? Бүхэл адуу гүйдэг үү? Одоо болгоны зуурт шорон зөвхөн Монгол адууд байт юм болов уу? Бусад адууд байт юм болов уу? Бид олон төв олон сургуулиас Вьетнамаас Монгол адууд авах хэрэгтэй. Оросоос ирсэн хонгор морь гэдэг. Энэ талаараас зөвхөн манай Монгол морины онцлог бүх морьдуудын байдаг шинж үү? Энэ талаас нь бас Монгол морьоос магтаад тэг чим мэдээлэл өгүүлээд. За мэдээж нөгөө ямар ч одоо хүн ч гэсэн тийм ээ их дэлхийхээ унсан газар угаасан ус яг хөө нөгөө төрж өссөн газар цаанаасаа л энэ нөгөө нэг 7 дэд чинь зөвгөөр буюу 7 үеэрээ дамжигдаж тэр одоо бидний яс буюу аав тал цус буюу ээж талаа татаж тийм удамшил уламжлал хоёроо татчихсан гэж их орны яг энэ байгаа юм бүгд мэдээлэл гэж шүү дээ. За тэрнтэй яг адилхан агаар нэг. Тэнгүүд Монгол морь байлгаа дэлхийн бүх моринд бол улааны зулт бол байдаг. Бүгд л байдаг. Мэдээж тэр ямар ус идэж байгаагаас хамаарат. За хамгийн гол нь Монгол онцлог гэхээр байгалийн эрс дэс энэ уур амьсгал Монгол оронд дэлхийн бүх одоо юу гэдгийг дөрөв улиралдаа дэлхийн бүх твийн одоо цогцлог Монгол улс маань өөрөө бий болгоод дэлхийн хамгийн гой юмнуудыг одоо цөлн байна уу тий тэр хойтлын мөнх цастан байна уу тий ийм бүгдийг хүртэл агуулсан ганц миний орн байна. Тэгээ энэ байгаа зүйлдээ тасна зогтох гэж тэр байгалийн шалгуураар бий болсон Монгол адуу өөрөө мэдээж бусад адуунаас гүйж ирэх магадлал тодорхой. Ойлгомжтой. Яг бол хаас зэрлэг гэдэг нэг нөгөө талдаа адууны яагаад тэр гүүх ганц хамгаалдаг би ганц юм дээр гүүх магадлалтай үнэлж чадсан.